Бүгд найрамдах Франц улсаас нийлүүлсэн тусгай зориулалтын хөөсөөр гал төмөр унтраах автомашины ажиллагааны дараалал. Гал унтраах хөөргийг усаар ажилуулах дараалал. Автомашиныг асааж хурдны хайрцагийг нейтрал горимд байрлуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зогсоолын тоономсыг татна. Ажлын болон сорилтын, ажилтны хоолойн шугамуд хаалттай байна. Автомашины гал унтраах хөөргийн удирдлагын самбараас төхөөрөмж асаах төвчлөрийг дарна. Ингэснээр гал унтраах хөөрг залгагдана. Удирдлагын самбараас ажиллагааг идэвхжүүлсэн үед усан болон хөөсний носооснууд автоматар ажиллагаанд шилжих бөгөөд тэмдэгт харагдана. Цэнхэр суман тэмдэглэгээтэй ажлын шугамын хоолойн хаалтыг нээж ус өгнө. Шахалтын даралт 1 бараас дээш байх шаардлагатай. Гал унтраах хөөсний хөөргийг ажилуулах дараалал. Автомашины хөөргүүдийн ажиллагааг идэвхжүүлсэн байна. Хөөргийн сорох хоолойн шугамын хаалтыг бүрэн хаасан байна. Хөөсний хөөргийн удирдлагын самбарт баруун талаас 2 дахь төвчлөрийг дарж, хөөс үүсгэж бодисын найрлагыг 1-6% байхаар тохируулж төвчлөрийг дарна. К төвчлөрийг дарж тохиргоог баталгаажуулна. Хөөсний холимгийг өөх төвчлөрийг дарна. Хөөсний холимгийг өөх хоолойн хаалтыг нээнэ. Хөөс үүсгэж бодисыг холих ажиллагааны дараалал. 7 хоногт 1 удаа хөөс үүсгэж бодисын хэм 9 градус Цельсиус бага үед байнга холих буюу утгах шаардлагатай. Хөөс үүсгэгчийн удирдлагын самбарын зүүн гар талаас 3 дахь холих тохиргоог идэвхжүүлэх төвчлөрийг дарна. Удирдлагын самбарт харагдах хаалтын бариулууд ногоон өнгөтэй байх үед ок холилт төвчлөрийг дарна. Хэрэв хаалтууд аль нэг нь улаан өнгөтэй харагдах үед бүрэн хаах шаардлагатай бөгөөд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй. Холих ажиллагаа 20 минутын хугацаанд автоматар хийгдэж зогсно. Мөн өөрөөр хугацааг тохируулах боломжтой. Хөөргийг цэвэрлэх тохиргоог идэвхжүүлэх ажиллагааны дараалал. Гал төмөр дээр ажиллаж дуусаад хөөрг гидравлик төхөөрөмжийг усаар цэвэрлэх шаардлагатай. Угаалт буюу усаар зайлах ажиллагаа эхлэхээс өмнө автомашиныг цэвэр усаар цэнгэлсэн байна. Анхааруулга: угаалт явагдаж байх үед ус суурин хөшүүгээр гадагшлана. Хөөс үүсгэгчийн удирдлагын самбарын зүүн гар талаас 4 дахь цэвэрлэх тохиргоог идэвхжүүлэх төвчлөрийг дарна. ОК холилт төвчлөрийг дарснаар суурин лапетны хөшөө ус болон хөөсний хоолойн шугамуудыг цэвэрлэж хөөргнөөс гадагш гаргана. Хөөс үүсгэгч бодисыг автомашинд ачих буюу ажилт хийх дараалал. Хөөс үүсгэгчийн удирдлагын самбарын зүүн гар талаас 5 дахь холих тохиргоог төвчүүлэх төвчлөрийг дарна. Автомашины зүүн талын арын хэсэгт байрлах соруулах хаалтыг бүрэн нээнэ. Хөөс үүсгэж бодисыг соруулах хурдыг 10 литр минут, 100 литр минут, 200 литр минутаас сонгож тохируулна. Сонгосон төвчлөрийг дарснаар соролт эхэлнэ. Дүүргэлт хийж дуусаад уг төвчлөрийг дарж өмнөх ажиллагааны хэсэг рүү буцна. Хөөс үүсгэж бодисын сав дүүрэхэд 500 литр дутуу байх үед дүүргэлтийн хурд автоматар 10 литр минут болох бөгөөд дүүрсэн тохиолдолд ажиллагаа зогсно. Хөөс үүсгэгч бодисыг дамжуулан шахах ажлын дараалал. Хөөс үүсгэгчийн удирдлагын самбарын зүүн гар талаас 5 дахь дамжуулан шахах тохиргоог идэвхжүүлэх төвчлөрийг дарна. Хөөс үүсгэгч бодисыг соруулж, ачих, өөрөөрөө оруулах хаалтуудыг бүрэн нээнэ. Дамжуулан шахах хурдыг 10 литр минут, 100 литр минут, 200 литр минутаар тохируулж, ажиллагаа дуусах үед 10 литр минутаар багасгах шаардлагатай. Хянах самбарт хаалтуудын бариул ногоон өнгөөр харагдах үед төвчлөрийг дарна. Хөөсний хөөрг рүү бодисыг оруулах эсвэл хөөсний савыг суллах ажиллагааны дараалал. Хөөс үүсгэгчийн удирдлагын самбарын зүүн гар талаас 6 дахь хөөрг рүү хөөсийг оруулах эсвэл хөөсний савыг суллах тохиргоог идэвхжүүлэх төвчлөрийг дарна. Хөөргийн хөөс шавхах хаалтыг бүрэн нээнэ. Харин хөөс ачих шугамын хаалтыг хаасан байна. Хурдыг 10-аас 200 литр минутаар тохируулаад ажиллагааг эхлэх төвчлөрийг дарна. Ажиллагааг зогсоох тохиолдолд дахин уг төвчлөрийг дараад нээсэн хаалтыг буцааж хаана. Хурдыг нэмэх хасах төвчлөрүүдээр
тохируулж болно. Хөөс үүсгэгч бодис хадгалах савыг суллаж дуусаад уг төвчлөрийг дарж буцна. Соролт хийх ажиллагааны дараалал. Үндсэн удирдлагын самбараас хөөргийн асаалтыг идэвхжүүлэх төвчлөрийг офф буюу унтраасан байна. Автомашины баруун зүүн талын бүх хоолойн шугамын хаалтыг бүрэн хаасан хэсгийг шалгана. Соролтын хоолойнууд шүүрийг өгсөрч хаалтыг нээн. Сорох ажиллагааг эхлүүлэхийн өмнө үндсэн удирдлагын самбараас хөөргийн асаалтыг идэвхжүүлэх төвчлөрийг дарна. Насосыг эхлүүлэх гэсэн төвчлөрийг дарна. Зурагт үзүүлсэн дүрсийн төвчлөрөөр эргэлтийн хурдыг 1000 RPM-ээс дээш хүртэл нэмэгдүүлнэ. Ажиллагааг зогсоохын тулд хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг 600-аас 650 RPM хүртэл бууруулж, үүний дараагаар хөөргийн унтраах төвчлөрийг идэвхжүүлнэ. Усан хангамжийн их үүсвэрээс соруулж дамжуулан шахах ажиллагааны дараалал. Үндсэн хөөргийн удирдлагын самбарт хөөргийн асаалтыг идэвхжүүлэх төвчлөрийг дарна. Соролтын хоолойнууд шүүрийг өгсөрч хаалтыг нээн. Ажлын шугамаас даралтын хоолойг холбосон байна. Зурагт үзүүлсэн дүрс төвчлөрөөр эргэлтийн хурдыг 1000 RPM-ээс дээш хүртэл нэмэгдүүлнэ. Ажлын шугамын хаалтыг нээн. Ажиллагааг зогсоохын тулд хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг 600-аас 650 RPM хүртэл бууруулж, үүний дараагаар хөөргийн унтраах төвчлөрийг идэвхжүүлнэ. Автомашины хажуу талд байрлах 77 мм-ийн хоолойг ашиглан холболт хийж, хар хаалтыг нээснээр даралт туссан хангамжаас ажилт хийх, юулах боломжтой. Галуунтраах автомашины жолооч талын хажууд байрлах хоолойг ашиглан холболт хийж, хар хаалтыг нээснээр хөөс үсгэж бодисыг ачих боломжтой. Алсын зайн удирдлагыг ажилуулах дараалал. Уг удирдлагыг 20 минут цэнэглэж, 1 цаг саадгүй талбайд 200 м зайнаас удирдах боломжтой. Шаардлагатай тохиолдолд нөөц батарей хийж ажилуулна. Алсын зайн удирдлагын цэнэглэгч нь галуунтраах автомашины жолоочийн талд байрлана. Санамж. Үндсэн хөөргийн удирдлагын самбарт хөөргийн асаалтыг идэвхжүүлэх төвчлөрийг дарна. Алсын зайн удирдлагын асаах ногоон төвчлөрийг дарна. Старт цэс гарахад дахин ногоон төвчлөрийг дарна. Ингэснээр дэлгэцэнд мэдээллүүд харагдана. Суурин лапетыг удирдлагаар ажилуулж байна. Цорго нээх төвчлөрийг дарж усыг өгнө. Хөөргийн үндсэн ажиллагааны самбарын доор байрлах гар удирдлагаар лапетний суурин өшөөг удирдах болно. Галуунтраах хөөргийн ажиллагааг дуусаад шавхалт хийх ажлын дараалал. Галуунтраах хөөргийг унтраасан байна. Суурин лапетний өшөөг байнгын байрлалд хураана. Үндсэн удирдлагын самбарын зүүн гар талын дээрээс 5 дахь төвчлөрийг дарна. Бүх ажлын шугамын хоолойн хаалтыг нээн. Үндсэн удирдлагын самбарын баруун гар талын дээрээс 4 дахь төвчлөрийг дарна. Ингэснээр ус хөөсний хөөргийн хоолойг 20-с 30 минут угааж автоматар шавхалт хийгдэнэ. Үүнд 2-оос 3 тонн ус зарцуулна. Үндсэн удирдлагын самбарт гарах төвчлөрийг дарж үндсэн зэс рүү шилжинэ. Автомашины зүүн талын ажлын шугамын хоолойнуудын доор байрлах үлдэгдэл шавхах хаалтыг дээш татна. Бууруулсан гурам буюу гар ажиллагаагаар автомашиныг ажилуулах дараалал. Бууруулсан гурам унтраалгыг дээш түлхэж, төхөөрөмжийн тэжээлийн хангамжийг бүхэлд нь салгана. Ингэснээр бууруулсан гурам идэвхжинэ. Хоолойн шугамын хаалтуудыг шууд нээхийг хориглоно. Зөвхөн сонгосон ажиллагааны гурмоор ажиллах хаалтуудыг нээн. Үндсэн удирдлагын дэлгэц дээр текст гарч ирнэ. Автомашины хурдны хайрцагын арааг энэ гурамд байрлуулж, зогсоолын тоормсыг татна. Усны болон хөөсний эртоог залгана. Хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг тохируулах гар удирдлагыг идэвхжүүлнэ.
хөдөлгүүрийн эргэлтийн даралтыг нэмэх, бууруулах, тогтмол байлгах ажиллагааг тохируулна. Үндсэн удирдлагын самбарыг нээн, хийн гар хавхлагууд нь үндсэн ажиллагааг гүйцэтгэнэ. Хийн хавхлагуудыг дээш түлхэж үйлдэлийг хийн. Үүнд 24 төв шугамын хаалт нээх, 6 хөөсний холимгийн хаалтыг нээх, 16 хөөсийг шавхаж угаалт хийх гэх мэт. Санамж бууруулсан гурмоор ажиллаж дуусаад автомашиныг унтрааж уруу үйлдэлийг гүйцэтгэх шаардлагатай. Уг системийн дахин тохируулга зайлшгүй явагдах болно. Өндөр даралтын хошууг ажилуулах тараалал. Төхөөрөмжийг асаах төвчлөрийг дарж галуунтраах хөрөг залгагдсан байна. Автомашины арын хэсгээс өндөр даралтын хоолой хошууг дэлгэн, өндөр даралтын хошууны хар авахлагыг нээн. Өвлийн үлрэлт халаагуур буюу виваста төхөөрөмжийг ажилуулах тараалал. Хөөргийн үндсэн удирдлагын самбарын хажууд дээд талд хөөсний хөөрөг, доод талд усны хөөргөний халаагуурыг асаах тохируулгыг баруун эргүүлж ажилуулна. Ослын төвчлөрийг ашиглах. Ослын төвчлөрийг дарахад хөдөлгүүрийн ажиллагааг зогсоох шаардлага бий болгодог. Хаалтуудын ажиллагаа хэвийн байна. Санамж хөдөлгүүрийг унтраах ажиллагаанд зориулагдаагүй бөгөөд эргэлтийн хурд буюу даралтыг бууруулж хөөргийн ажиллагааг идэвхгүй болгож хэсэг хугацааны дараа унтраана.